За хамтдаа бүгдээрээ өнөөдөр Матай номны 17-гийн 14-өөс 19, за Марк номны 9-ийн 14-өөс 29-ээс суралцах болно. Баг байхад гардаг байсан нэг киног та хэд маань санаж байна уу? Нөгөө бяцхан хурандаа интергээд нэг жижиг нэг шаргал өстэй жоохоо охин гардаг өстэй кинон дээр нэг киноных нь одоо нэг үйл явдал ерөөсө санаас гардаг. Тэр нь юу вэ гэхээр нэг гутал тосолж байгаа нэг хүн гутал тослонгаа асууж байдаг шүү дээ. За ер нь энэ гутлыг яагаад гутал гэд нэрлэлсэн юм бол? Морийг яагаад морь гэд нэрлэлсэн юм бол? Ширээг яагаад ширээ, саналыг яагаад санал гэд нэрлэлсэн юм бол? Гээл ингээ бодоод өдөржингөө ингээ бодлоо гэд. Заримдаа нэг шүн ингээ нойр хөрөхгүй яг тэр хүн шиг нэг иймэрхүү бас бодол төрөх юм аа. Магадгүй та нар одоо ямар байдгийг мэдгүй. Миний бодлохоор заримдаа ингээ шүн орондоо нойр хөрөхгүй байж байгаа юм. Янз янз юм бодно. Хувийн амьдралаа бодно, иргэн тойрноо бодно, нийгмийг бодно, санхүү, эрүүл мэндэ бодно. Тэр үед яг энэ одоо нөгөө хүнийх шиг нэг иймэрхүү сонин бодлоод орж. Тэгээд энэ үед надад нэг юм сүүлийн үед нэг бодол орж ирлээ л дээ. Юу гэхээр ер нь бид нэр яагаад одоо бид нар юуг ер нь Христ итгэгч нар маань юуг ер нь чухалч үздэг вэ? Бидний хувьд ер нь юу хамгийн чухал вэ гэж нэг иймэрхүү бодол орж ирсэн. Магадгүй та нарт тийм бодол орж ижээс эсхийг мэдэхгүй. Тэгэхээр энэ бодлын үүднээс эзнээс асуугаад Библийг судалж байхад эзний надад өгсөн тэр хариултыг одоо энэ өнөөдөр та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. За тэгээд би эндээс та бүхэнд юу яа? Марк номны 9-ийн 14-өөс одоо 29-ийг уншиж өгье. Тэд шавнар руу ирэхээр ирээд тэднийг тойрсон үе олныг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг харав. Тэр даруй бүгд Есүсийг хараад ихэд гайхаж түүнтэй мэдлэхээр гүйлээ. Есүс тэднээс та нар юун тухай тэдэнтэй маргалдана вэ гэж асуухад хурсан олноос нэгэн түнд багшаа би хэлгүй сүнс шүглсэн хүүгээ танд авчирсан юм. Хүүг минь тэр эзэмдэх болгондоо газар шидэж хүүгийн амнаас хөөс захарн шүдэ хавирч хөшчихдэг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж таны шавнарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. Есүс тэдэнд итгэлгүй үеийнхэн хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл би та нарыг твчих юм бэ? Түүнийг надад аваад ирэг гэлээ. Тэд хүүг түүнд авчирв. Есүсийг харамгц мөнөөх сүнс тэр дорн хүүг татвалзуулж газар унахад тэр хөөс сахар болон хөлбөр нь өнхөрч гарав. Есүс эцгээс нь тэр хэрэг удаан ийм байсан бэ гэж асуухад эцэг нь багаасаа л энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал усны шиддэг байлаа. Харин та юу ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач гэлээ. Есүс түнд та чаддаг бол гэв. Итгэдэгд нь бүх юм боломжтой гэхэд хүүгийн эцэг би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав. Есүс ард олныг гүйлдэн цуглаж буйг хараад бузар сүнсийг зандарч түүнд хэлгүй дүлийн сүнсээ би чамд тушааж байна. Түүнээс гар дахиж түүнд бүү оргож хэлв. Тэр сүнс бархирч хүүг маш хүчтэй татвалзуулаад түүнээс гарав. Хүү өгсөн мэт болсонд олонхон түүнийг тэр өгчглээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндийлгэхэд хүү босов. Есүсийг нэгэн айлд орох үед шавнарн түүнээс бид яагаад түүнийг хөөж гаргаж чадсангүй вэ гэж амжилан асуухад тэр энэ төрлөн зөвхөн залбирлал гарч чаднаа гэвэ гэсэн. За энэ түүх бол синоптик гэж ярьдаг тийм Матай, Лук номон дээр бас бичигдсэн байна. Матай номон дээр бол энэ түүх илүү одоо товчхон бичигдсэн. За Марк номон дээр, Лук номон дээр бол бүх илүү товчхон бичигдсэн байна. Тэгээ Матай номон дээр ихийг харах юм бол тэн дээр Есүс одоо итгэлтэй холбож ирсэн байна. Тэгэхээр Библиэлд итгэлтэй холбож гिचийн үрийг ер нь 5 удаа дурдсан байдаг. За тэр нь 3 нь бол Тэнгэрийн хаанчлалтай, 2 нь итгэлтэй холбож ирсэн. Тэгэхээр энэ 2 удаагийн тохиолдол нь энэ түүх дээр Матай болон Лук номон дээр гарсан байна. Тэгэхээр бид нар мэдж байгаа синоптик сайн мэдээ гэдгээр одоо Матай, Марк, Лук номыг хэлдэг. Тэгэхээр эдгээр номууд нь нэг түүхийг зарим талдаа ингээд жоохон ялгаатай бичсэн байдаг. Одоо шалтгаан нь юу вэ гэх юм бол энэ номнууд маань хинт хандан бичигдсэн бэ гэдгээс одоо болоод зарим түүхийг өөр бичдэг. Тэгэхээр бид нар мэдж байгаа Матай ном бол одоо яг юудэчүүдэд зориулагдсан бичигдсэн учраас Есүсийг түүхийг одоо тэгээ угийн бичгээс нь ихсүүлээд тэгээ дээрэс нь Есүсийн түүхийг илүү израильчуудын хуучин Торогийн түүхтэй холбож бичсэн байдаг. А Марк ном бол
одоо ромчуудад зориулагдсан бичигдсэн учраас за Есүсийн гайхамшиг дээр нэг тулж бичсэн. За Лук ном бол илүү грек соёлтой боловсралтай хүмүүст бичигдсэн болохоор одоо юудэчүүдийн түүх тэдний ёс заншил, газар зүйн байршлуудыг илүү их тайлбарлаж бичсэн байдаг. Тэгэхээр үүнээс үүдээд Есүсийг мэддэг хүмүүст Есүсийн талаар бичигдэх нэг өөр. За Есүсийг танихгүй хүмүүст нэг бичигдэх өөр. Нөгөө талаар бүр Есүсийг огт мэдхгүй, юудэчүүдийг ч мэдхгүй хүмүүст бичиж байгаа энэ түүхээс болоод ингээд жоохон өөр байна. За тэгэхээр энэ түүхийн үйл явдал эхлэхэд юу болдог вэ гэх юм бол энэ Марк номын 9-р бүлгийг харуул. Есүс 3 шавтайгаа ууланд гардаг те өндөр ууланд. За 9-ийн 2-оор бичсэн байгаа. 6 өдрийн дараа Есүс Петр, Яаков нарыг дагуулan хідүүлэхнээ өндөр ууланд гарчээ гэж. Энэ хаана байсан өндөр уул вэ гэх юм гэвэл за 8-р бүлэг дээр гарч байгаа. Цезар Филиппийн тосгон руу явсан байна. За энэ уулны тал дээр бол эрдэмтэд ихэнх нь энэ бол одоо Израиль болон Ливийн хил дээр байдаг. Хермоны уул гэж гардаг тийм. Одоо хуучин гэрэн дээр ч гэсэн их гардаг. Хермон уулыг бичсэн. Энэ яагаад өндөр уул гэж бичсэн гэхээр энэ бол 2800 гаруй метр өндөртэй уул. Ер нь Израильд бол тийм өндөр уул ховорхон. Тэгэхээр энэ бол маш өндөр уул. Яагаад гэвэл Есүс тэр гурвыг дагуулж явахдаа хүмүүсээс зайдуу тусдаа байхын тулд өндөр ууланд гарсан. Тэгэхээр энэ өндөр уул нь энэ Хермоны уулаа гэж эрдэмтэд үзэж байгаа. Тэгэхээр энэ уул бол одоо манай энэ юуны богд уулын хамгийн өндөр чинь Цэцэгүн гэж явдаг. Цэцэгүн 2500 орчим метр өндөртэй. Хермон бол Цэцэгүнээс 300 метрийн өндөртэй ийм өндөр уул байсан байна. За энэ уул руу гаржээ. Тэгээ энэ уулан дээр очиод Есүсийн дүр хувраад Илия, Мосе, Илиша энтертэй уулздаг. Яг энийг ярьж байгаа шалтгаан нь Есүс энэ хэдийн хугацаанд шанарыгаа бусад 9-ийг орхиод тэр гуравтайгаа хэдийн хөр хугацааг өнгөрүүлсэн бэ гэдэг дээр бас эрдэмтэд ярьдаг. Тэгэхээр Лук номон дээр бол бичгээр Есүс яг тэр дүр хувирж явах үед шанар нь нойрмоглож байсан учраас энэ шүн лүндийн үед. За тэгэхээр энэ уул руу гарахад ерөнхийдөө 3-5 цагийг зарцуулсан байх гэж. Энэ 24 цаг орчим энэ уулан дээр өнгөрүүлсэн. За энэ хугацаанд нь тэр Цезар Филиппийн нутагт үлдсэн бусад 9 шав тийм. Нөгөө Юдас байж исэн байгаа, Бартоломай байж исэн. За нөгөө Закхай энэ. Тэгээ 9 шав нь үлдсэн. Тэгээд уулнаас 24 цаг тэнд үйл одоо тийм 24 цагийн турш байжгаад буугаад ирэх үед яг бидний саяхан уншсан үйл явдал болж ээжээ. За тэгсэн чинь 14 дэх ишлэл ярих юм бол тэднийг тойрсон үе олныг болон тэдэнтэй маргалдч буй хуулийн багш нарыг харваа гэж үтсэн байна. Тэгээд 15 дахь тэр даруй бүгд Есүсийг харан ихэд гайхаж түүнтэй мэдлэхээр гүйлээ. Тэгээд 16 дахь Есүс тэднээс та нар юун тухай тэдэнтэй маргалдана вэ гэж асуухад хурсан олноос нэгэн түнд багшаа би хилгүүн сүнс шүглсэн хүүгээ түнд авчирсан юм а гэж үтсэн. За Матай номон дээр энийг бол гараг саа өвчин гэж үтсэн байна. Матай номон дээр одоо грекээр селен наздай гэдэг одоо ийм үг хэрэгэлсэн юм. Тэгээ энэ бол сарны нөлөөнд орох гэсэн утгатай. Тэгэхээр тэр эртний үед ер нь одоо эмнэлзүү гэдэг зүйл тий клиникийн зүйл одоо клиникийн салбар үүсээгүй байсан учраас ямар ч гэсэн израильчууд чөтгөрч шүглэх гэсэн одоо энэ үзэгдлийг хоёр янзаар тайлбарлаж байсан. За нэгдүгürt бол Матай номон дээр бичгтээ Матай номон дээр энийг өвчин талаас нь бичсэн байна. За энэ ямар өвчин бэ гэх юм бол одоо орчин үеийн югаар бол энэ гараг саа гэдэг өвчин маань хүний тархины судас хатууран битүүрэх үед нэгснээс тархины судас одоо тий тархинд цусны хангамж багтснаас болоод хүний энэ үйл ажиллагаанд нөлөөлдөг юм. Энэ үед хүн ямар шин тэмдэг илэрдэг вэ гэхээр тэр хүн хилгүүтэх, далтраатах, за сонсголгүй болох, татаж унах, хөөр сахарах, шүдэ хавирах. За тэгээ бүр ингээд энэ ишлэг харах юм бол одоо Матай, Марк номыг харах юм бол Есүс асуусан байгаа тийм. Хүү чи хэр удаа юм байсан бэ гэж. Түр багаасаа юм байсан гэж. За тэгэхээр энийг израильчууд ер нь яаж идгээдэг байсан гэхээр за эмнэлзүүн одоо хувьд өөрсдийнхөө хувьд юуны ургамлын гаралтаа тослогоогоор одоо хамранд нь чихэнд нь тусаах. За тэгээд тэр өвчтөнд мацаг бариулдаг. Тэгээд дуул номнуудаас уншиж залбируулдаг. Ийм их үйл ажиллагаа хийдэг байж.
одоо имчилгээний шугамар өвчин талаас нь. За энэ сүнслэг тал дээр Марк номдэр бол сүнслэг талаас нь бичсэн. Тэн дээр юу гэж хэлсэн гэхээр энэ дээр хэлгүүн сүнс шүглсэн хүүгээ танд авчирсан юм а гэж хэлсэн. За энэ хэлгүүн сүнс гэдэг нь грекээр бол пнеума алалион гэдэг үг юм байна. Тэгээ энэ хэлгүү дүлийн сүнстэй гэсэн утгатай. Тэгэхээр сүнслэг талаас нь бол Израильчууд ер нь сүнс хөөдөг байсан уу? Тэ? Чөтгөр шүглсэн үнэтэй ер нь яг юудын хувьд юудэчүүд яаж харцдаг байсан бэ гэх юм бол Талмуд болоод Медрашим гэдэг номнууд байдаг. Одоо Библийн тайлбар номнууд раби нар хэмжижсэн. За энэ дээр бол муу сүнсийг шидийн буюу одоо тийм үл үзэгдэгч хүчин гэсэн утгатай үгээр бичдэг. Тэгэхээр тэдний хувьд хоёр юм ойлголт байж. Шидийн бол Адамын үеэс үүссэн нэг хэсэг байна. Нэг хэсэг шидийн байна. А нөгөөх нь Адамаас одоо хойш хүний гим нүглээр дамжуулан хүний биед ордог бас нэг шидийн байгаа гэж үздэг. Тэгээ энэ шидимийг гэх юм уу те муу сүнсийг яаж хөөдөг байсан гэхээр гурван янзаар хөөдөг гэсэн байна. За нэгдүгээрт нь Бурхны нэрийг дуудаж. Тэгээ мэдээж хэрэг Израиль юудэчүүдийн хуулинд нөгөө юу гэж байхгүй учраас Бурхны Яава гэдэг нэрийг дуудахгүйгээр Адонай гэдэг нэрийг дуудана. За тэгээ бас түүний нэр гэсэн утгатай одоо тийм Шем Хам Хашем гэдэг үгийг хэлдэг байсан байна. Тэгээд юу гэж хэлдэг байсан гэхээр одоо түүний Хашемээр энэ хүний биеинд байгаа шидим чамааг эндээс зайлгаж тушааж ийн гэж ийм шившлэг хийдэг. Тэгээд одоо утлаг уугуулдаг маш юм урт удаан хугацаа одоо ийм үйл ажиллагаа явуулдаг байж л дээ. За тэгээд энэ үүднээс болоод ерөнхийдөө шавнартаа ер нь юудын хуулийн багш нар бол яг ийм ойлголттоос үүдээд шавнартаа юу гэж маргалдаж ирсэн байх боломжтой вэ гэж үздэг гэхлээр ер нь та нарын энэ эрх мэдэл чинь хаанаас ирсэн бэ? Та нарт эрх мэдэл байхгүй байна те. Энэ муу сүнсийг хөөх. Тэгэхээр яг энэ хуулийн дагуух тийм ийм одоо чөтгөр хөөх зан үйлийн дагуу та нар хийх ёстой байсан ч гэдэг юм. Иймэрхүү маргаан болж исэн гэж үзэж. За тэгжээд л Есүс ирээд хэлдэг. Ааваас нь асуудаг тий. Тэгээд хүүг маань тэр эдэмтэх болгондоо газар шидэж хүүгийн амнаас хөөс захран шүдэ хавирч хөшчихдэг юм. Тэр сүнсийг зайлуулж таны шавнарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. Тэгээд 19 дугаар ишлэл дээрээс Есүс тэдэнд итгэлгүй үеийнхэн тэдний хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл би та нарыг твчих юм бэ? Түүнийг надад аваад иргэлээ. Тэд хүүг түүнд авчирв. Есүсийг харамгц мөнөөх сүнслэг дорн хүүг татвалзууж газар унгахад тэр хөөс захруулан хөлбөрн өнхөрч гарлаа гэсэн баг. Тэгээд энэ дээр Марк номон дээр тэр хүний одоо хэлгүү дүлийн сүнс гэдгийг нэг онцлсан байна. За энэ бол айгүй тийм бас их чухал. Тэгэхээр ер нь юудэчүүдийн сүнс хөөх тэр зан үйл. За грек ромчуудад ч гэсэн тэр зан үйл байсан. Сүнс төртөө хүнийг онцлох бас тэдний хөөх зан үйлс. Тэд нар бүгдээрээ дандаа одоо шившлэг, ялангуяа Бурхны үгийг нэрээр хөөх. Дээрээс нь тухайн сүнсний нэрийг дандаа асуудаг байсан баг. Гэтэл энэ хүн болохоор хэлгүй дүлий. Хэлгүй дүлий вэ гэдэг бол тэр нөгөө хүмүүсийн хэлж байгаа шившлэгийг сонсохгүй гэсэн үг. За бас тэр хүмүүсийн одоо тэр сүнсийг асуугаад нэрийг нь асуух үед тэр хэлгүй учраас ярьж чадахгүй. Тийм учраас яг ийм хэлгүй дүлий сүнстэй хүмүүсийг юудэчүүд, грек, ромчууд одоо сүнс хөөдөг тэр одоо бөө ламнар нь энийг бол хамгийн хүнд сүнстэй. Ер нь бол сүнс нь гарах боломжгүй ийм хүн гэж үздэг байсан. Өвчин талаас нь харах юм бол ямар ч эмчилгээгүй л гэж оншилдаг л байж л дээ. Тийм учраас энэ Марк номон дээр энэний сүнс тий одоо хэлгүй дүлий гэдгийг нь онцолж үтсэн байна. Тэгээд дөрөв Мата номон дээр өвчин талаас нь бичсэн тий хүүг асуудаг багаасаа гэсэн. Ер нь өвчин удах тусмаа уржирдаг, илүү хүндэрдэг. Тэгэхээр нөгөө тэр гараг сав өвчин маань эхэндээ нэг хэлгүүтэж далтраадж одоо сонсгол нь орж гардаг байсан бол сүүлдээ сонсголгүй болоод хэлгүй болоод тэгээд татаж унахтаа унсан үед өвтгөн шингэний барьж чадхаа байлдаг. Ерөнхийдөө энэ өвчнийг одооний энэ юугаар клиникийн онцлогоор юу гэж үзэж байгааг бол ийм татаж унах нь 2-3 минут болдог гинэ. 2-3 минут болоод тэгээд тэрний дараа тавирдаг. Хэрвээ 2-3 минутын турш тавирахгүйгээр 5 минутаас дээш болох юм бол
Тэр нь 8 насаа алддаг. Тэгэхээр Есүс асуусан аав настай хүү багаасаа. Тэр энэ өвчин бол өвчин талаас бүр хүндэрсэн. Сүнслэг талаас энэ бол бүр хэмжлэгээгүй болсон юм хүн байсан гэж ингэж ойлгож болж байгаа. За тэгэхээр 12:22 дээр хэлсэн байгаа юм л да. Энэ сүнс хүүг минь хүнээх гэж үргэлж гал усны шийддэг байлаа. Харин та юу ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач гэж гуйсан баг. Ер нь нөгөө яг нэм татаж унжсэн хүн харж ирсэн тохиолдол байна уу та хэд маань? Байна амар тий. Би хэд удаа харж ирсэн. Түсгээл шууд унаал. Тэгээд яг нэр өдөр өтгөн шингэнэ яг алддаг юм бэл. Өтгөн шингэнэ алдаад хамар амнаас хөөс сахараад яг тийм байгалийн бус, жирийн бус харахад тест үнэхээр ингээд нэг зүрх хөвдмөр, зүрх сөцсөн ингээд нэг харахад аягүй хэцүү. Энэ хүүхд яг иймэрхүү байдалтай болсон ба. Тэгээд юуныг харж ирсэн бид нар аавын сэтгэлийг бол ойлгож болж байгаа тийм. Тэр аав бол хүүгээ ямар ч үсэн израилчуудын хувьд ер нь яг ийм ялангуяа яг ийм өвчтөе хүнийг бол бүр бурхнаас хараагдсан. Энэ бол бүр хамгийн амар хүнд гэм нүгэл хийсэн учраас бурхнаас тусгаарлагдсан гэж үзээд тэр гэр бүлийг тэр хүнийг ер нь ичүүтэрт одоо ер нь нийгмээс ч тусгаарлах маягтай харьцаа болчдөг байсан. Харин энэ аав бол хүүхээ бүр багаас нь өдий хүртэл одоо эдгэх гэж магадгүй их явсан байна. Явсан баг тийм. Тэгэхээр зүгээр эцэг хүний хувьд төрсөн хүүхдээ нь өвдөж байгааг харахад хэцүү байдаг үстэй тийм. Маш хэцүү шүү дээ. Хүүхд өвдөх бол яг эцэг их хүний хувьд бол хамгийн хэцүү юм бол хүүхэд өвдөх байдаг. Баг тэрний оронд өөрөө өвдчихмөр. Өөрөө тэр өвчнийг аваад зоммоор санагддаг. Тэг яг ингээд 2-3 минут магадгүй ингээд татсан байгаа юм л да. Тэгсэн чинь Есүс асууж байгаа. Энэ хэр удаан юм байсан бэ гэж. Тэгээд аав нь хэлдэг. Ийм ингээд гал усан шиддэг байсан. Тэгээд урт удаа ярьж чадаагүй. Магадгүй хүүхдэн зүгээр байсан бол тэр аав хэлэх байсан бохтой. Хүү маань аюу урт удаан байсан учраас би сайн гэсэн бөө болгон дээр очисон, эмнэлэг дээр очисон, тэр аршаанд очисон, тийм шавранд суулгасан, янз бүрийн ийм уусан, өгсөн, чадхаараа явсан. Тэгээ одоо ийм явсараа тэл ингээ хүндрээд ийм болчихлоо гэж ярих байсан баг. Харин хүүхдэн татаж ингээд айгүй хэцүү байдалтай тэнд чинь ингээ хөлбрөөд нүур амаа шалтлаад олон хүмүүсийн өмнө ингээ шороон дээр ингээ өнгөрч байгаа хүүхдээ харахтаа тэр эцэг юу ийм удаан юмэр чадалгүйгээр ингэж хэлээд хэрвээ та юу ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж туслаач гэж хэлж байгаа. Энэ л эцэг их хүний л одоо тий. Энэс ч гойх зүйл. Одоо Монголын нийгэмд бол байгаа шүү дээ. Ер нь айгүй олон хүмүүс хүүхдүүдээс эмчилгээнд маш их юу авдаг. Хандив тусламж авч эмчилгээг хийдэг шүү дээ. Ер нь ямар ч эцэг их хүн бол ичихгүй байх. Би бол санаж дээр одоо хар хорин зах дээр нэг ихнэр нөхөр хоёр гуйлах гүйж байгаа байхгүй. Зүгээр залуухан. Юуны төлөө гуйлах гүйж байгаа гэвэл миний хүүхэд маань ингээд ямар ч эмчилгээгүй болсон. Маш их мөнгө хэрэгтэй учраас ичихгүй байж байгаа. Хинч ичихгүй бах тийм. Үр хүүхдийнхээ төлөө бол ичихгүйгээр өөрчлөх гуйлах гүйж чадна. Ямар ч эцэг их хүн. Магадгүй зарим эцэг эхчүүд нь шууд донор болно. Өөрийнхөө чадах. Өөрөө миний зүрхт харж байвал, нүд харж байвал, бөөр илэг одоо юу гэдэг. Тэр нь харж байвал хүүхдэд ямар ч эргэлзээгээр өгөх баг. Тэр энэ аа боолог ийм байдалтай. Тэгээд одоо яг энэ дэр энэ түүхийг магадгүй хүмүүс их сонссон л их л яригддаг түүх л дээ. Тэгээд яг энэ дэр хүмүүс дандаа та чаддаг бол гэдэг энэ үгэн дээр нь их өргөлт өгдөг. А гэтэл эцгийн одоо тэр хэлж байгаа үгэн дээр хамгийн одоо анхаармаар зүйл нь юу гэж хэлж байгаа гэвэл өрөвдөн туслаач гэж хэлж байгаа. Хүний нүднээс харах юм бол тийм өвчтөе хүүхдтэй дагуулад явж байгаа эцэг их хүнийг хараад хүмүүс өрөвддөг. Өрөвдсөн учраас монголчууд өнөөдөр нийтээрээ мөнгө босгоод тэр их мөнгийг нь төлөөд гадаадад аюул олон хүүхдүүдийг бид нэр ер нь нийгмийнхэн бүгдээрээ нийлээд бид нэр ард түмэн нийлээд имчилдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр эцэг бол тийм өрөвдөлттэй байдал байж байгаа. Багаас нь хүүхэд нь тийм байсан учраас. Тэгтэл чинь Есүс яасан гэхээр бас дахиад яриад эхэлж байгаа. 23 дээр та чаддаг бол гэвөө. Итгэлэгдэн бүх юм боломжтой гэж хэлж байгаа. Сан тий.
Аав бол амин тэмцэж байгаа шүү дээ. Хүүхдэд тэгж хэцүү байгааг харахтаа хүүхэд нь одоо тийм хэцүү олон хүмүүсийн өмнө ингээд зовж байгааг харахтаа адилхан яг зовж байгаа тэр эцэг. Тэгээд тэгсэн чи дахиад ингээд яриад эхэлж. Тэгээ хүүгийн эцэг юу гэсэн гэхээр 24 дэх эшлэлээр би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач гэж чарлсан гэж байгаа. Чарлсан гэж боддоо. Яаж амь тэмцэж байгаа эцэг хүн те? Хүн амь тэмцэгтэй л чарлна гэж те. Чарлж. Та үнэхээр туслаач гэж. Тэгэхээр энэ өнөөдрийн миний хуваалцах эхний зүйл бол энэ дээр гарч. Тэр эцэг нэг зүйлийг ойлгосон. За бид нар бас Матай номон дээр гардаг нэг Серафоник гаралтай нэг эмэгтэй байдаг. Тэгээ Есүсийг шавнартайгаа явж байхад нь охин нь өвдсөн. Тэгээ та миний охиныг эдгэж өгөөч гэж дагаад ингээ гуугаа яваад. Тэгээ гуугаад яваадсан Есүс юу нэг ч юуш дугаараагүй эргэж чараагүй. Тэгээ удаан явсан учраас шавнар нь бүсүүлдэ санаа зовоод энэ эмэгтэй ямар удаан биднийг ингээ дагаад явж байна. Тэгэхээр та эдгэж туслахгүй бол энэ эмэгтэйг харь гэж хэлээд өгөөч гэж. Яг л хүний өвнөөс тэр өрөвдсөн байгаа. Хүүхдийн хөдлөө явж байгаа их хүнийг хараад. Есүс бас чимээгүй явж байгаад эмэгтэйг дуудаад тэр нэг сонирхолтой яриа өрнөлттэй хоорондоо. Хүүхдүүдийн талхыг авч өгөх нь, ногтод хаяж өгөх нь буруу юм. Энэ бол зохистой биш гэв. Харин эмэгтэй тэр ногтын хүүхдүүдийн хайсан үрцгийг ногт хүртэл иддэг шүү дээ гэж хэлэхэд нь итгэлийн чинь дагуу болог. Яв. Охин чинь идгсэн гэж хэлэхэд охин идгэрсэн мэт. Тэгэхээр энэ аав энэ эмэгтэй хоёр нэгэн зүйлийг ойлгосон. Тэгээ энэ нь бол бид нар ч гэсэндээ өнөөдөр ярьж одоо тий магадгүй бидний мэддэг зүйлийг дахиад сануулж юм л та. Тэгэхээр ер нь итгэж хүмүүс ч гэсэндээ нэг зүйл дээр Бурхныг айлах ёстой гэж боддог. Тэр нь юу вэ гэвэл бидний өрөвдөлтөй хөөрхийлөлтөй гашуун байдлыг Бурхан хараад энэ дээр Бурхан хөдлөх ёстой гэдэг тийм бодол итгэвч биш, итгэвч гэсэн зарим итгэвч хүмүүсийн дунд байдаг. Хүмүүс асуудаг. Танаа Бурхан тэгвэл яагаад тэр Аапргийн үнчин хүүхдүүдэд, тэр Аапргийн ядарсан хүүхдүүдэд, тэр хоол ундгүй, тэр дайн дажинтай байгаа, хор тавдартай, хүчрхийлэл дунд байгаа, хүний найманд өрцөн хүүхдүүд, эмэгтэйчүүд тэр хүмүүст яагаад өөрөө туслахгүй байгаа юм бэ? Энэ асуулт нь яг энэ аав шиг. Миний өрөвдөлтөй хөрхөлтөй байдлыг хараад та зүгээр өрөвдөө туслаач. Ойлгоод, мэдрээд туслаач гэсэн ийм хандлагаар асууж байгаа. Тэгвэл Есүс тэгвэл бид нар асууж бол Бурхан өрөвч үү? Өрөвч. Тийм, тэр өрөвч. Тэр нэгүүлсэнгүй юу? Нэгүүлсэнгүй. Түүний өрөвч байдал юун дээр илүү, нэгүүлсэнгүй байдал юун дээр илүү их илэрдэг вэ гэвэл тэр Есүс тэр өөрийн хүүгээ хүмүүсийг аврахын тулд өрөвдсөндөө өгсөн. Тийм мэдээж тийм. Бурхан заримдаа нэгүүлсэнгүй ханддаг. Гэхдээ Есүс бид нар энэ шинэ гэрээг ингээд унших юм бол Есүс өрөвдсөндөө нэг бэлэвсэн эмэгтэй хүүг амьлуулсан. Өрөвдсөндөө ганц нэг хэн гайхамшиг хийсэн. Энэ өөр дахиж хийгээгүй. Яг үүнтэй адилханаар одоо бид нар мэдээж Бурхан хүүгээ өгсөн боловч тэр нэгүүлсэн өршөөлөөрөө өгсөн ч гэсэндээ харин авралыг бид нар юугаар авдаг вүлээ? Итгэлээр авдаг. Бид нар сайн үйлсээр эсвэл хичээл зүтгэлээр бид нар авралыг авдаггүй. Хичнээн Бурхан биднэрт өршөөлөөрөө өөрийн хүүгээ өгсөн ч гэсэндээ харин тэр авралыг бид нар авахын тулд зайлшгүй итгэлээрээ авдаг. Тэр яг үүнтэй адилханаар түүний эдгэрлийг, түүний чөлөөлөлтийг бидний одоо ухтуудаа нь өвдсөн эсвэл ядуу тарчиг хөөрхийлөлтөө гашуун байдал олвол тэрийг авдгүй юм байна. Харин яг авралыг авдагтай адилхан энийг авч авахын тулд итгэл хэрэгтэй гэдгийг нь аав ойлгосон. Миний өрөвдөлтөй хөөрхийлөлтөй байдал биш, харин миний итгэл Бурхныг хөдөлгдөг юм байна гэдгийг нь аав. Тэр бэлэвсэн тэр охины хотлог гуйжсэн эмэгтэйчүүд ойлгож. Тэр цуглаан дээр ирсэн зарим хүмүүс бас тэгдэг шүү дээ. Ер нь Бурхныг бид нэр өрөвч гэж хэлэхдээ дандаа тэгж боддог. Итгэл гэхээс илүүгээр итгэгчнэр ч гэсэндээ миний өрөвдөлтөй хөрхөлтэй байдлыг Бурхан харж байгаа гэж боддог. Тийм харж байгаа. Гэхдээ бидний итгэл тэр байдлаас
бидний идгэлийг одоо эдгэрэл чөлөөлөлтийг өгдөг юм байна гэдгийг энд хэлж байна. За тэгээд 29 ингээд тэгээд тэрний дараа 24-өөс 25-аас эхлээд Есүс ард олныг гүйлдэн цуглуулж байгааг хараад бузар сүнсийг анзаамдаж түүнд хэлгүй дүлийн сүнсээ би чам тушааж байна түүнээс гар дахиж түүнд бүү оргиж хэлв. Тэр сүнс бархирч хүүг маш хүчтэй татвалзуулаад түүнээс гарав. Хүү өгсөн мэт болсонд олонх нь түүнийг тэр өвчглээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндөлөхөд хүү босвоо гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ дэр бас нэг зүйлийг ойлгосон нь юу вэ гэвэл аав ер нь яг ингээд хүүгээ эдгэх гэж тийм эдгэлэх гэж ирэхдээ би итгэх ёстой гэж юу бодож ирээг баг. Би итгэх хэрэгтэй болно гэдгийг юу бодож ирээгүй. Тэр хүний тэр одоо шавнартай маргалдаж исэн тэр үеийг нь харах юм бол хүүгээ аваад очиход нэгдүгээрт Есүс намайг өрөвдөн. Хоёрдугаарт яг юудэчүүдийн хийдэг зан үйл шиг за гар дээр тийм хүүхдэд гар тавиад за нэг ямар нэгэн шившлэг уншлаг хийгээд тос тусаагаад эдгэн гэж бодож ирсэн. Тэрнээс биш би итгэх ёстой болно гэдгийг тэр хүн ойлгоогүй. Тэгэхээр энэ юу хэлж байгаа гэвэл заримдаа ингээд цуглаан дээр хүмүүс ирэхтэй, зарим итгэгч нар, заримдаа итгэгч нар ч гэсэндээ өөрсдөө хин нэгэн гадаад мундаг пастрыг ямар нэгэн бэлэг авьяастай хүн иржээ. За тэнд нэг эдгэрлийн цуглаан болж байна, чөлөөлтийн цуглаан болж байна гэх үед Африк хүн, Англи хүн, Солонгос, одоо Израиль ямар хүн байдгийг хин нэгэн ирлээ гэж үзэхэд хүмүүс очиод яг энэ хүн энэ аав шиг тийм хандлага гаргадаг. За тэр хүн миний дээр залбираал, гар тавиал, тийм ээ, намайг унгаагаал тэгэл болчихно гэж боддог. Харин энэ аав юуг ойлгосон гэхээр тэр ямар нэгэн зан үйлээс илүүгээр хин нэгэн хүн миний төлөө залбирах, миний дээр гараа тавихаас илүүгээр миний өөрийн итгэл түүнийг хөдөлгөж, түүний эдгэрэл чөлөөлөлтийг өгдөг юм байна гэдгийг энэ аав ойлгож. Тэгээ 27 дугаар ишлэл дээрээс эхлээд 29 дугаар ишлэл дээрээс эхлээд яг үнэхээр энэ яг асуух хэрэгтэй асуулт. Шамир нь асуудаг. Яагаад бид нэрээ чадсангүй энийг? Яагаад? Матай номон дээр харах юм бол яг хоо энэ дээр илүү одоо бичсэн байгаа. Матай номон дээр юу гэсэн гэхээр 20 дугаар ишлэл дээр 19-с 20 дугаар тэгтэл шамир нь Есүс дээр амжилтлан ирж бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ гэж асуусанд Есүс тэдэнд та нарын итгэл өчүүхнийх. Үнэнээр би та нарт хэлье. Гिचийн үр төдийхний итгэл та нарт байвал энэ ууланд эндээс нүү гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно гэж хэлсэн баг. Тэгэхээр шамир нь бол яг асуух хэрэгтэй асуулт. Нэрээ яагаад бид нар чадсангүй вэ? Марк номын 9-р бүлгийг унших юм бол Есүс тэднэрт 2-2-оор нь илгээсэн тийм. Илгээхдээ тэднэрт эрх мэдлийг өгсөн. Тэд нар тэр олон одоо хот тусахтаар явж байхдаа Есүсийн өгсөн эрх мэдлээр чөтгөр хөөж өвчнийг эдгэж ирсэн. Үнэхээр эдгэж чадчихсан. Харин энэ удаа чадаагүй. Тийм учраас тэд нар асууж байгаа. Яагаад бид нар чадсангүй вэ? Яг юун дээр алдчихваа гэж магадгүй те. Бид нар илүү хүчтэй залбирах хэрэгтэй байсан уу? Магадгүй одоо урт удаан залбирах байсан уу? Зарим маань нэг жоохон буруу хийчихв, ямар нэгэн юмаа дутуу хийчихв. Харин Есүсийн хариулт бол тийм байгаагүй. Энд дээр харуул танд итгэлгүй их гэж хэлж байгаа. Тэгэхээр шамирын нэг ойлгосон зүйл нь юу вэ гэвэл ер нь тэр шамир ер нь хүн гэдэг зүйл одоо үйлчлэлийг бол бид нар ингээд эхэндээ хийхдээ агайг хандлагаар хийдэг тийм ээ. Маш юм даруугаар итгэлээр айгүй тийм үсэнсгэлээр хийдэг бол үйлчлэлийг удаан хийх тусмаа арга барилаар хийж эхэлдэг. Тэр нь юу гэвэл туршлага. За урд нь ингээд хийцэн юм чи тийм. За урд нь бид нар хүчтэй чанга залбираад тэр чөтгөрийг хөөсөн. Урд нь би тэр Библийн тэр хэсгийг тэр хүн дээр одоо шууд тунхаглаад тос тусаас нь ч хөөцсөн. Бид нэр урт удаан шүнжэнгөө мацаг барьж одоо өвдөг сүгдэн залбираад тэгж хөөсөн. Яг тэр шигээ магадгүй хийж эхэлдэг. Үйлчлэл дээр ч гэсэн магтаал удирдахдаа яг хүмүүсийн гол сэтгэлийг хөдөлгсөн хитэн гой дуулаад тэгэл ер нь үйлчлэл болчт юм дөө. Чангахан шиг сайхан залбираад хүчтэй шиг тод хэлэхээр хүмүүс сайхан залбирал дагаа явчихдаг. Эсвэл их айгүй олон удаа амийн гэж хэлэх хаалал байгаад чанга хэлчүүлэг болчдөг юм гэж.
Иймэрхүү байдалтай болж эхэлдэг. Харин хандлагыг орхидог. Тэгэхээр Есүс энэ дэр шамжилт юу хэлсэн, юг ойлгуулахыг хүсэж байгаа гэвэл тийм ээ, та нар өнгөрсөн хугацаанд чөтгөр хөөсөн чинь үнэн. Сүнс тэгээ өвчин гэдгээс нь чинь үнэн. Гэхдээ тэр туршлагаараа дахин үйлдээд арга барилыг авч үлдээ тэрүүгээрээ хийгээд юм бол болдгоо маа. Харин юу хэрэгтэй гэвэл өдөр бүр юу ч хийсэн чамд итгэл хэрэгтэй. Шамнар бол энэ дэр итгэл хэрэгтэй болно гэж магадгүй сонсоод баг тийм. Би түрүү хэлжсэн нэг шүн ингээд унтахтаа заримдаа янз янз юм боддог гэдэг. Би заримдаа тэр бодохдоо тэгж нэг шүн унтааг байхдаа бодсон л та. За яг боддын шашин бол гэгэрлэг айгүй их чухалчилдаг. Юудын шашныг бид нар мэднэ. Гэрээ болон хуулийг чухалчилна тийм. За одоо лалынхан бол хүндэтгэл болон дуулууртай байдлыг чухалчилдаг. Харин Христэд бид нар яагаад итгэлийг чухалчилдаг юм бэ гэвэл надад Бурхны харуулсан түүх нь үг нь энэ байсан. Энэ дэр юу гэж ойлгохыг хүссэн бэ гэвэл ер нь Бурхныг хөдөлгдөг зүйл нь хүмүүсийн өрөвдөлтэй байдал биш шүү. Өрөвдөлтэй гашуун учраас Бурхан тэнд хөдлөгддөг юм биш. Хэдий ч өрөвдөлтэй гашуун байсан ч итгэл байхгүй бол чи эдгэрэл чөлөөлөлтийг авах боломжгүй. Хоёрдугаарт чи үйлчлэл дээр хэдий мундаг пастор одоо яг хичнээн цуглаан тарьсан туршлагатай 10-20 жил үйлчилж гисэн чамд анхны итгэл чинь байхгүй бол чи хичнээн хийсэн дадсан сурсан арга барилаарыг хийгээд чи тэр гайхамшигыг Бурхны нутрыг хөдөлгөж чаддгүй юм аа. Чи чамд дахиад итгэл хэрэгтэй. Яг анхны итгэл шиг чинь. Итгэл хэрэгтэй гэдгийг. Энэ түүх харуулж. Тэгэхээр энэ түүхнээс ингээд нэг юм асуулт гарч байгаа юм л да. Чөтгөр хөөх хүн чухал уу? Эсвэл өдөр бүр Бурханд итгэж амьдрах хоёрын аль нь чухал вэ? Гэдгийг Есүс энэ яг Библийн энэ түүх бидэнд асууж. Яг Марк номон дээр бол энэ төрлийн чөтгөр гэж хэлсэн нь нөгөө бидний дахиад эргээд сануулж байгаа. Энэ бол дүлийн хэлгүүцээс орчин учраас тэдний одоо хамаараа хэлж байгаа асууж байгаа асуултанд хариулж чадахгүй, хамаараа хэлж байгаа үгийг сонсч чадахгүй учраас энэ төрлийн сүнс нь мацаг барилт болон одоо залбирлаар гардыамаа гэдэг нь яавал энэ сүнс гарах байсан бэ гэдгийг Марк номон дээр хэлээд харин Матай номон дээр яагаад энэ чөтгөр гараагүй вэ гэдгийг тайлбарлаж байгаа. Тайлбар нь итгэл байхгүй учраас гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо цуглаанд олон жил үйлчилсэн ч вэ, цуглаанд ирж байгаа ч вэ, эсвэл цуглаанд ирэх гэж байгаа хүмүүсээс асууя. Та цуглаанд очихдоо цуглаанд ирэхдээ, үйлчлэхдээ, үйлдэхдээ өөрөөсөө асуух хэрэгтэй болж байна. Надад итгэл байна уу? Би яг итгэлээр үйлдэж гинэ үү гэдэг. Хүмүүс ярьдагтай анхны хайраа саньяа гэж ярьдаг. Харин энэ түүхийг ингээд унших юм бол харах юм бол бид илүү өөр асуулт асуумар санагдаж байна. Чамд анхны итгэл чинь байна уу? Арга барилд туршлагаар үлдсэн юм шүү дээ. Эсвэл хин нэгэн ямар нэгэн үйл ажиллагаа цуглааны хин нэгэн мундаг пастор одоо тэр тослохотой хүнд найдцсан яваад байгаа юм шүү дээ. Тэгвэл Библи хэлж байна. Чамд итгэл байвал бүх зүйл боломжтой. Тийм учраас чи бүх зүйл дээр өдөр бүр итгэл дотроо амьд гэж. Тэгвэл итгэлийг яаж бий болгох вэ гэж асууж магадгүй те. Итгэлийг бий болгох нэг зүйл нь бол Библи байгаа. Тэгэхээр Библийг бид уншихдаа ямар нэгэн одоо түүх одоо ямар нэгэн тушаал заавар биелүүлэх гэж тийм зүйлийг олох гэхээс илүүрээ итгэлийг олж авахын тулд унших хэрэгтэй гэж Библи хэлж байгаа. Та Библийг уншихдаа би итгэл олж авахын тулд уншия. Нөгөө талаараа та бас залбирах та. Урт удаан шүнжэнгөө мацаг бариад залбирч болно. Чанга дугаар одоо яаж залбирч болно. Гол нь та итгэлээр залбирч гэнэ гэдгийг өөр асуух хэрэгтэй. Үйлчлэлч гэсэн. Би ч гэсэн өөрөөсөө асуусан. Одоо бид нэг шууд цуулган клей явуулж байна. Урд нь ингэ цуглаа эхлүүлсэн ингээл зүгээрээ тэгвэл зүгээр гэж ботхоос илүүгээр би дахиад надад арга барилаас илүү яг Бурханд итгэж байгаа хандлага байна уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй болж байна. Тэгээд зарим талдаа бидний идгээгүй байгаа нь чөлөөлөгдөгөө байгаа нь итгэлээс болсон юм шүү дээ. Тэгээд бүгд өөрсдөөсөө асуугаад энэ түүхийг эргээд нэг сайхан уншаасаа гэж бодож чинь тэгээд Библи унш нөгөө талаараа чуулганд ирээсэй гэж хүсэж чинь. Чуулганд ирж бид нар итгэл дотор өсдөг шүү. Итгэлийг хурцлан
барьнага ярьдаг хурцлах гэхээс илүү итгэл байна уу гэдгээс өөрөөсөө асуух хэрэгтэй байна. Надад нь итгэл байна уу? Итгэл гэдэг бол бурхан би өөр юмд итгэдэггүй би одоо тийм мод чулуу гандан явдаггүй би зүгээр бурханд итгэдэг гэж ерөнхий байдлаар биш. Харин Библийг харуул чи өдөр бүрийн амьдралаа, өдөр бүрийн үйлдэлээ, өдөр бүрийн үйлчлэл ажиллаа чи яг итгэл дотор бурханы үгийн дагуу тавьж гинүү гэдгийг энийгээр нь итгэлийг одоо хэмжиж байгаа. Тэр бүгдээрээ ингийн юм байна уу гэж бас өөртөөсөө асуугаасаа гэж хүсэж байна. За тэгээ бүгдээрээ эзний өмнө ирээд залбирцгаая. Залбирхдаа Есүс хэлсэн байгаа. Есүсийн ерөөсөө нэг төвчтгүй нэг зүйл нь одоо 19 дээр хэлсэн. Итгэлгүй үеийнхээ би хэр удаан та нарыг төвчих вэ гэж хэлсэн. Есүс хүмүүсийн ядуу, дорой, өвчтөй, тэр өрөвдөлтөй байдал одоо юу гэдгийг тэрнээс илүүгээр Есүсийг өндөр төвчмээргүй байдалд аваачдаг зүйл нь юу вэ гэвэл итгэлгүй байдал байна. Итгэлгүй байдал донд Есүс итгэлгүй байдлыг таны өмнө тавьж байна. Анх би таны өмнө яг хүүхэд шиг гин итгэлтэй байсан. Бүх зүйлийг танаас асуудаг. Бүх зүйлийг танаас хамааралтай гэж үзэж таны үгийн дагуу үйлддэг, хүлээдэг, сонсдог байсан. Танд итгэснээс хойш би маш олон жилиг үйлчилж, таны дотор алхахдаа би тэр анхны итгэлээ орхисон зарим талдаа. Өөрийнхөө арга туршлагаар заримдаа хүмүүсээс хамааралтай явж исэн. Харин тэр үедээ эзэм би итгэлийн одоо таны итгэл доторх үйлдэгдэг таны гайхамшигуудыг харахаа болсон байсан. Эзэм би таны өмнө ирж байна. Би дахиад тэр аав таны өмнө итгэлгүй байгаад минь туслаач гэд ичгүүгээр гуйсан шиг би таны өмнө зарим талдаа гуйж эзэм итгэлгүй байгаа талбар бүр дээр минь та туслаач. Та намайг дахиж итгэл дотор итгэлийг бий болгож өгөөч. Гिचийн үшиг тэр жижигхэн итгэлийг миний дотор байлгаж өгөөч гэж гуйж байна. Тэгэхэд бол та намайг Библийг уншдаг, Библи үгийн дагуу үйлддэг, үгийн дагуу алхдаг байхад туслаарай. Өдөр бүр таны итгэх итгэлийг өөрөөсөө асууж бас тэрнийг танаас гуйдаг байхад туслаарай. Тэгээд үнэхээр таны өмнө даруугаар таны өмнө итгэл дотор би ялсан баймаар байна. Би өөрийгөө өрөвдөж, өөрийгөө одоо хөөхилж байхгүйгээр харин итгэл дотор бүх асуудлыг ялж, итгэл дотор эдгэрч, чөлөөлөгдөж, босож, итгэл дотор би бусдыг ч босгож, итгэл дотор би бусдыг ч эдгэж, чөлөөлдөг нэгэн баймаар байна. Та надад энэ нэгүслийг дүүрэн болгож өгөөрэй гэж Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За эзэвэх болтугай.